Хөвсгөл аймагт иргэдийн аюулгүй амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой тэл камерын хяналтын дэд төв ажиллаж байна. Төвд мөрөн сумын 40 байршилд 135 камерыг холбож инженер техникийн ажилд 24 цагаар хянаж, он гарсаар 1584 зөрчил илрүүлж, цагдаагийн байгууллагаас зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна. За манай Хөвсгөл аймгийн төв Мөрөө хотод бол 40 байршилд 135 чиглэлийн камер ажиллаж байгаа. Энийг маань бол инженер техникийн ажилчид 24 цагаар одоо эндээ хяналт тавиад ингээ өөргөө гүйцэтгэхэд ажилладаг. За энэ Мөрөн хотын одоо дөрвөн талдаа дугаар таньдаг одоо 5 камераас ингэж ажиллаж байгаа. Мөрөн сумаас гарах орох 4 чиглэлд автомашины дугаар танигч камерыг суйрлуулж тус төвтэй холбосон байна. Иргэд автомашинд эд зүйлсээ мартаж орхиж буусан тохиолдолд камерын хяналтын тусламжтай шүүж олж авах боломж бүрдсэн байна. Манай аймагт ийм камерын нэгдсэн төв ажилт юм байна. Би энэ таксид уцаа хаяад тэгээд нэгдсэн төвд ирж уцаа хайлгаад орж авсан. Энэ хамт олон маш их баярлж байгаа. Та бүхэн юмаа гээгдүүлсэн хайсан бол энэ камерын нэгдсэн төвөөр үйлчлүүлээрэй. Тэл камерын хяналтын дэд төвийг камерын хяналтын системийг жилбэр өргөжүүлж суурьшуулан цаашид аймгийн хэмжээнд хяналтыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ онд орон нутгийн төсвөөс 500 сая төгрөгийг шийдвэрлэн өгч тендер зарлагдсан байна. Мөрөн суманд 17 цэгт 56 камерыг нэмж байршуулах юм байна. Тэл камерын хяналтын дэд төв нийтийн эзэмшлийн газарт бие зассан, хог хайсан, биеийг хянах чадваргүй иргэдийг камерын тусламжтай илрүүлж байна. Мөн болзошгүй гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагаар ажиллаж байна.